боломжоо божит болгох. 5 бүгд капитал. За тэгвэл бонд маань бас дотроо 2 ангилагдана. За Монголын үнэ цаасны зах зээл дээр нээлттэй бонд, хаалттай бонд гэсэн ийм төрлүүд байдаг. За тэгэхээр нээлттэй бонд гэдгийг юу хэлж байгаа вэхээр энэ бол хөрөнгөний биржээр бонд нь арилжаалагдж байгаа бондыг нээлттэй гэдэг. Тэгэхээр энэ төрлийн бондоос хинч авах боломжтой, хэдэн ч төгрөгөөр авах боломжтой, ямар нэгэн өндөр шаардлага шалгуур байдаггүй. За тэгвэл хаалттай бондыг та худалдаа авъя гэх юм бол тэрний жилийн орлого 120 сая төгрөгөөс дээш, за эсвэл 500 сая төгрөгөөс дээш хөрөнгөтэй байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. За ингээд ирэхээр энэ хаалттай бондыг худалдаа авах боломжит хөрөнгө оруулагчдын тоо бол мэдээж цөөрдөг байна. За тэгэхээр та нээлттэй бондыг бол хэдэн ч төгрөгөөр авч болох нь байна, ямар нэгэн нэмэлт өндөр шаардлага танд тулгархгүй байна гэдэг хэлээ. За нээлттэй бондын гол онцлог юу вэ гэхээр за бонд гаргах хугацаа нь өөрөө их урт байдаг. Одоо компаниуд нээлттэй бонд гаргая гэдэг шийдвэрээ гаргаад процесс эхэллээ гэж бодоход нээлттэй бонд гаргах хугацаа нь 4-9 сар буюу их удаан хугацаанд гардаг. Яагаад вэ гэхээр тэр бондыг Монголын хөрөнгөний бирж за мөн санхүүгийн зохицуулахаараа маш сайн шалгаж шинжилдэг. За ингээд эрсэл багтай бонд байна гэж үзэх юм бол олон нийтэд тэр бондыг санал болгох зөвшөөрлийг өгдөг. Тэгэхээр маш өндөр шалгуурыг давж гарахын тулд хугацаа шаардлагатай байдаг. Тэр хугацаа нь бол ийм байдаг охинэ. За мөн нээлттэй бонд бол яг бонд гаргаж байгаа компани талаас аваад үзэх юм бол зардлын хувьд аюу их байдаг. Яагаад вэ гэхээр олон шат дамжлагд амждаг учраас компаниас гарах зардал нь өндөр болоод эхэлдэг. За эрсдлийн хувьд бол харин харьцангуй бага болоод эхэлж байгаа. Энэ олон шат дамжлагыг даваад гарч байгаа бонд гэдэг бол одоо танаас зээлсэн мөнгөө тэр компанид буцаагаад өгөх боломж нь төдий чинээ өндөрөө гэсэн үг. За татварын хувьд бол маш таатай нөхцөл байдалд байгаа. Өнөөдөр хадгаламж хийж байгаа хүмүүс хүүнийхээ орлогоос 10% татвар өгч байгаа. За банк үсгийн ихтгэлцэл хийж байгаа хүмүүс байгаа тийм банк ус санхүүгийн байгууллага дээр ихтгэлцэл хийж байгаа хүмүүсийн одоо татвар хүүний татвар 10% байгаа. За мөн хаалттай бондын хүүний татвар 10% байдаг. Тэгвэл нээлттэй бондын хүүний татвар 5% байдаг байна. 5%. Тэгэхээр энэ дээр бол маш том зөрүү гарч ирдэг. Тэгэхээр нээлттэй бонд гэдэг бол хамгийн бага эрсдэлтэй бонд, за мөн хамгийн бага татвартай бонд, за мөн өгөөжийн хувьч гэсэн өндөр байж чаддаг бонд юм аа. Тэгэхээр энэ бол Монгол дундаж хүнд зориулсан хамгийн оновчтой, хамгийн сайн хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж хэлж болно товчхондоо. За тэгэхээр нээлттэй бондыг та бүхэн гарч явах юм бол одоо маш бага эрсдэлтэй гэж дүгнж болох нь байна. За мөн татвар багтаа гэж дүгнж болох нь байна. За мөн хүссэн хэмжээгээр авч болно гэж бодож болох нь байна. За нэмэлт янз бүрийн шаардлага байхгүй гэж ойлгож болно.